Өглөө 4 цагт туссан. Одоо нутаг руугаа буцаад нүүх гэж байна. Тэгээд хавар энд нүүж ирж байхдаа 10 хоног нүүж өөж ирсэн. Одоо 100 болсон юм чинь 5 хоногийн дотор за 5 хоног арай багтах хаа. 7 хоногийн дотор бол ер нь баг нөгөөд очих хаа. Тэгээд өнөөдөр бол эхний өдөр. Нөгөө өглөө бичлэг эхлүүлж байгаа тэр тентиг уул харагдчихсан шүү дээ. Одоо тэр уулын хавцлын замаар нь явж байна. Бас л сүрлэг харагдаж байна шүү. За орой болсон байна. Тэгээд одоо унтах гэж байна. Энэ 100 нүүх бас нэгэн бодлын амар юм аа. Ингээд хонсон газрыг гэр мэр барьж явах шаардлага байхгүй. Одоо ингээд шүт хээр хонол. Одоо би ингээд ороод цаад унтлаа. За хоёр дахь өдөр хэллээ. Одоо цайгаа уучаад тэгээд хөдөлцгөө. За цаг нэлээ орой болсон байна. Тэгээд одоо баг 10 болж байгаа шиг байна. Одоо хоолоо ичээд унтлаа. За 3 дахь өдөр хэллээ. Цаг одоо 5:30 болж байна. Одоо цайгаа ч хөдлөө. Энэ бас бороо орох гэдэг шиг байна. Юугүй бороо шихнэ. За одоо энэ даваагаар давах юм бол манай нутгийн улс харагдаж эхэлнэ. Одоо энд нэг гол байдаг. Тэр айлын нааталтлын тэр ширэг дээр гол байгаа. Одоо малаа услаад жоохон амрааж байгаа тэгээ хөдлөнө. Одоо түр амраад цайгаа ууж байна. Бороо орж байна. Энэ бороо надад гониг нэмэт байна. За март. За 4 дахь өдөр эхэллээ. Нутагтаа хөл тавилаа гэж. Одоо тэр даваан дээр гарах юм бол манай сумын төв харагдана. Тэр даваа тавтай морил. Хөлөгийн сум. За орой олтолт буугаад сумынхаа ард ирлээ. Манай сумын төвн гэрэлтэнд харагдаж байна. Энэ орой олцоолохоос камерны чанар нэлээд муу байна. За энэ нь бол манай сумын манай нуур, манай харуус нуур. Яа бас том нуур штэ. Одоо сумын төвөөсөө урагшаа гарчихсан байна. Сумын төв тэр ард харагдаж байна. Энэ газар та нарт нэг тийм жоохон танил харагдаж магадгүй. Нөгөө хавар хоошоо нүүж байхдаа энэ замаар явж байсан. Тэгээд тэр тэнд харагдаж байгаа улаан толгойн тоонод эхний өдөр хөдөлж байсан. Тэгээд зарим нь санжууж магадгүй. Одоо тэр өндөр уул харагдж байгаа. Тэр нөгөө цагаан сараар гарч хэмрээс сэргэдэг уул тэр ах. Бас л доороос амар гоё сүрлэг харагддаг. Одоо яг тэр уулынхаа артлаар нь дээшээ тэр нэг хөндийгөр дээшээ өгсөд гарах юм бол манай туслан байгаа. Тэгээд өнөөдөр бол үндсэндээ нүүдэл өндөрлөн. За нутагтаа ирлээ. Өвс бол янз юм байна дөө. Одоо тэр уулаар давах юм бол бүр гоё байгаа гэсэн. Бараг яргууц ихэрдэж байгаа гэсэн. Утгагүй тийшээ давж хариулдаг болно. Нутагтаа ирчихээр нэг гэртээрсэн шиг гоё дотн санагдах юм а тий. Аргагүй дээ одоо энд баг гიშгэж үзээгүй газар тоглож үзээгүй хад гэж баг байхгүй. Өнөөдөр их гоё өдөр байна. Би өнөөдөр Instagram дээр 100,000 дагагчтай болсон. Тэгээд одоо очиж special reel хийх гэж байна. Тэгээд хэзээ нэгэн цагт манай YouTube ч гэсэн ер нь 100,000 хүрсэн байх болоо. Хөрөхийн тулд ер нь хичээнэ. За одоо ер нь тэгээд бичлэгээ дуусгая да. Хавар 10 хоног нүүж очсон бол одоо 5 хоногийн дотор буцаад нөгөөд хүрээд ирлээ. Тэгээд хавар 102-ын хооронд бас их ялгаа байд юм байна. За тэгээд түр баяр та.